өдрийн минь. За би энэ төрөчийн бичлэгээр YouTube сувгныг дараалаад AdSense-ийн тухай банкны карта холбох гэж бичлэг хийсний дараа нэлээд хэдэн хүмүүсээс юу ирсэн ба? Чат. Тэгэхээр би уг нь энийг хөргөжлүүлэх гэж бодсон чинь үргэлжлүүлэхээр барахгүй маш их олон асуудал гардаг юм байна. Тэгээ би өнөөдөр та нарт эхний хэсэг дээр нь AdSense-ийн Google аккаунт, Google аккаунт, YouTube сувга AdSense-тэйгээ холбохдоо ямар одоо түгээмэл алдаанууд хийдэг вэ гэдгийг хэлж өгнө. Эхний хэсэг дээр. Тэгэхээр эхнээсээ нөгөө нэг алдаа гаргаснасаа болоод цаашаага алдаа засах гэдэг нэг ажил болчиход байна. Ягаад гэвэл ерөөсө хүмүүсийн энэ AdSense-тэй холбосныг харж байхад ерөөсө түгээмэл хэд хэдэн алдаа хийсэн байна. Тэгэхээр би өнөөдөр тэрийг дараалалаар нь хэлээд өгье. Тэгэхээр та нар энэ алдаануудыг гаргахгүй болвол AdSense чинь сувгтайгаа холбоод ямар ч асуудал байхгүй. Ягаад гэвэл алдаа гаргачаад байгаа учраас энэ чинь асуудалтай болчиход байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгдэх алдаа хамгийн түгээмэл алдаа юу вэ гэвэл YouTube сувг дөнгөж нээчээд тийм ээ нэгэсэндээ Google аккаунттай болчоод YouTube сувгаа нээчээд YouTube сувг дээрээ анхныхаа бичлэгийг оруулангуудаа шууд AdSense-тэй бүртгүүлж чинь. За энэ бол түгээмэл гаргадаг алдаа. За яагаад тэгвэл AdSense дөнгөж YouTube сувгтайгаа болчоод шууд холбож болохгүй гэж байгаа вэ? Тэ? За эхнийх нь асуудал нь манайхан YouTube сувгаа цаашаага ажилуулахгүй юу гэдгээ огт мэдэхгүй одоо нэг хамаагүй ингээл нэг YouTube сувгтаа нээгчээл тэгээд цаашаага ажилуулдаггүй. Тийм тохиолдол маш их байна. Ягаад гэвэл ихч би энийг одоо 3 жилийн өмнө нээсий, 5 жилийн өмнө нээсий ингээл тэ нөгөөдхийгөө. Тэгээд тэр үедээ би AdSense нээсэн байсан юм аа. Тэгэхээр 3 жилийн өмнө, 2 жилийн өмнө, бараг 1 жилийн өмнө нээсэн юмнууд ч гэсэн яах нь вэ? Одоо нөгөө цагийн ирэхээр эн чинь шинжлэгдээд яваад байгаа болохоор тэр нөгөө олон жилийн өмнө нээсэн юм чинь буруу болчиход байгаа. Өөрөөр хэлбэл Google AdSense 2 жилийн өмнө л AdSense-ийг тусад нь нээдэг байсан. Тусад нь нөгөө Google аккаунт маань өөрөө YouTube сувг маань өөрөө тусдаа байсан. Тэгээд 2 жилийн өмнөөс эхлээд энэ хоёр нийлцсэн ба. Нэр нь хүртэл Google AdSense гэж гараад ирсэн. Тэгэхээр чин тэр 3 жилийн өмнө нээсэн 4 жилийн өмнө нээжсэн AdSense маань нэгдүгürt одоо хэрэггүй болцсон байгаа гэсэн. Хэрэггүй болгож байгаа хувьд тухайн үед буруу нээгдсэн гэсэн. Тэгээд нэгэнт нийцсэн AdSense чинь нэг юм онцлог байдаг. Мэйл хаягаар нэг л AdSense аккаунт нэ. Одоо 2-ыг 3-ыг нэг хүн 2-3 одоо мэйл хаягн дээр AdSense нээч чадахгүй байх нь шүү дээ. Тэгэхээр түрүүчийн нөгөө нэг тустай байхад нь нээжсэн мэйл хаягны хаяг чинь одооний өөрийн чинь мэйл хаягтай зөрөх юм бол болохгүй гэсэн үг. Тэгэхээр шууд YouTube сувгаа ажилуулахгүй гэдгийг мэдхээс өмнө AdSense холбочиж болохгүй. Тэгээд юу гэсэн үг гэвэл одоо гівгэнтээ санаад YouTube-ыг ажилуулад нэг дахиад нэг YouTube сувг ажилуулад шинэ мэйл хаяг нээгээд яг жинхэнэ мөнгө төгрөгөндөө хүрээд холбох гэхдээ зэрэг нөгөө таны нэр овогч юм уу тэр нөгөө төрүүчийн нээжсэн AdSense чи мэйл хаягаараа хадгалагдсан бол системд хадгалагдсан бол эсвэл энэ мэйл хаяг төрөнд нь хэрэгжилжсэн байх гэж гарч ирээд байдаг. Эсвэл нөгөө нэг итгэхгүй учраас хаагдсан гэж гарч ирээд байдаг. Тэгэхээр эхлээд AdSense-ээ учир зүггүй шууд нээж эхлэхгүй байх нэ. За энэ нэг эхний. Хоёр дахь нь ямар түгээмэл алдаа гаргасан байна гэвэл насанд хүрээгүй хүүхдүүд. Би түрүүчийн бичлэгэн дээр бас хэлж ирсэн. Насанд хүрээгүй хүүхдүүд Google аккаунттай болоод YouTube сувгаа нээгээд бичлэгнүүдээ оруулж яваад идэг те. Тэгээд өөрийнхөө нэр дээр одоо хэдтэй 14-тэй багта 5-тай үедээ AdSense нээждэг. Өөрийнхөө нэр дээр, өөрийнхөө мэйл хаягн дээр. Ингээд яг мөнгө авах гэхлээр чинь нөгөө 18 хүрээгүй учраас та бичиг баримтаа явуулах боломжгүй болчихж байгаа. Тэгэнгүүт нь манай хүүхдүүд сандрангуудаа нөгөө ээжийнхаа мэйл хаягийг аваад эсвэл аавынхаа мэйл хаягийг аваад нөгөө AdSense өөрийнхөө YouTube сувгтайгаа
холбогдсон байна. Ингэнгүүт чинь нөгөө монетизation хийсний дараа таны мэйл хаяг чинь нөгөө нэр авг нь анхны чинь нээжсэн тэр Google аккаунт дээр чинь бид нар нэр авгаа бичсэн байдаг шүү дээ. Тэр чинь AdSense чинь аав ээж чинь нэр хавагтай зөрчиж байгаа гэсэн. Тэгээ нэгэсэндээ таны нэр дээр биш аав ээж чинь нэр дээр байгаа AdSense таны одоо YouTube-тэй холбочоод байдаг учраас өөрөө нөгөө шинэ 18 нас хүрснийхаа дараа шинээр AdSense нэнгүүт таны энэ сувагч нь AdSense-тэй холбоотой байна гэдээ гараад байна. Тэгэхээр 18 хүрээгүй хүүхдүүд бол анханасаа л ерөөсөө өөрийнхөө мэйл хаягаар YouTube суваг нийлэж гэлээ гэсэн AdSense нэхтээ одоо би ээжийнхаа банкны картаар авна гэвэл ерөөсөө л ээжийнхаа нэр авгаар л цаашаа явах нь шүү дээ. За энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэвэл энэ түгээмэл одоо алдааг засахын тулд ямар арга хэмжээ авах вэ гэвэл надад нэг ийм тохиолдол байсан. Эмэгтэй дүүн 16 настай YouTube сувагтай тэгэд мөнгө авах боломжтой болсон өөрийнхөө мэйл хаягаар нийцсэн байсан. За тэгээд бүр аргаа болохгүй болохтон зэрэг нөгөө бид нэр дүүгийнх нь нэр дээр ашиггүй AdSense нээж байгаагүй байсан учраас боломжтой. Хэрвээ AdSense нээсэн байсан бол заавалчгүй тэр нөгөө насанд хүрээгүй байх үедээ нээсэн AdSense бүр мөсөн хаажаач дараа насанд хүрсэн хүний нэр дээр AdSense нээх ёстой. Тэгэхээр юу гэсэн үг гэвэл хэрвээ ийм тохиолдолд бүр яалтч байхгүй ингээд айгүй сайхан бичлэг бүх юмд болцсон. Тэгтэл өөрөө 16 та болоод эсвэл нөгөө Google AdSense өөрийнхөө нэр дээр нээж байгаагүй болвол эгчийнхаа, аавынхаа, ээжийнхаа нэр дээр цоо шинээр мэйл хаяг нэгээд тэр мэйл хаягн дээрээ тэр мэйл хаягаараа өөрийнхөө тэр цоо шинээр нээсэн мэйл хаягаа өөрийнхөө Google аккаунт дээр резерв болгож нэмээд тэгээ нэгэсэндээ хоёр одоо мэйл хаягтай болж байгаа юм шиг. Гэхдээ дахиад нөгөө аккаунтын доторх нэрнүүд чинь зөрж эхлэн шүү. Тийм байгаа үстэй. Тэгэхээр чин өөрийнхөө анх эхэлж нээжсэн аккаунтныхаа бүр нэр хаягийг нөгөө насанд хүрсэн хүний нэр хаягтай эхэлж нийлүүлж ийж тэр насанд хүрсэн хүнийхээ мэйл хаягийг өөрийнхөө резерв буюу запас мэйл болгож ийж дараа нь нөгөө насанд хүрсэн хүнийхээ нэрэн дээр AdSense нэгээд тэгээ гэрийнхээ хаягийг явуулаад ингээд нөгөө дараалалаараа явна гэсэн. Тэгэхээр энэ хоёр дахь түгээмэл алдаа бол ерөөсөө энэ настай холбоотой. Тийм болохоор ерөөсөө л хэрвээ та YouTube суваг нээх гэж байгаа бол насанд хүрээгүй бол анханасаа л за яг уу дараагийн жил би 18 хүрэх гэж байгаа гэдэг юм уу? Жил хагасын дараа хүрэх гэж байгааг бол хамаагүй те өөрийнхөө нэр устаа. Хэрвээ та 15 та 14 та 13 та бол яалтч байхгүй ээжийнхаа аавынхаа насанд хүрсэн нэрээр бүр эхнээс нь мэйл хаягаар нь тэр хаягаар нь YouTube сувгаа ажиллуулж болно. Энэ хоёр дахь түгээмэл алдаа. За одоо гурав дахь түгээмэл алдаа нь юу гэвэл YouTube сувг ажиллуулж явж яснаа манайханд нэг ийм түгээмэл ойлголт. Монголд YouTube-с одоо мөнгө авах боломжгүй байдаг учраас гадаадад амьдарч байгаа хүний одоо нөгөө нэрээр банкны картаар мөнгө аавна гэдэг юм уу тэр хүний гэрийн хаягаар пин код аавна гэдэг буруу ойлголт. Энэ бол өстой буруу. Энэ юу гэсэн үг вэ? Монголд тэртээ мөнгө аваад болдог болсон байгаа үед ямар ч тэр гадаадын хүний юу хэрэггүй. Гадаадын хүний гэрийн хаяг, гадаадын хүний бичиг баримт бүх юм хэрэггүй. Тэртээ та YouTube сувгааны чинь мөнгө нь тэр гадаадд байгаа хүний чинь гэрийн хаягаар л пин код ирсэн бол тэр хүний чинь банкны картаар мөнгө олгогдно. Аавна гэсэн. Тэгэхээр чин та өөрийнхөө одоо нэгсэндээ тэр гадаадд байгаа хүн чинь ямар оронд байгаагаас шалтгаалаад тэр орны чинь нөгөө татварын хууль гэж нэг юм байна. Тэгээ орлогоо гадаадд байгаа хүмүүс чинь нөгөө орлогоо тайлагнадаг штэ хаанаас орлого орж ирсэн гэдэг. Тэгэхээр чин эн чинь бол нөгөө ямар ч тийм юу гэдэг утгагүй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр ийм юусоо байж болохгүй. Яагаад гэвэл гадаадд амьдарч байгаа хүн бүр итгэлтэй өөрийнхөө нэр дээр өөрийнхөө мэйл хаягаар сувг нээгээд өөрийнхөө AdSense-ийг тэр байгаа орондоо нээгээд
Тэгээд мөнгө чинь танд явуулж өгнө гэд та зөвхөн YouTube-ийг өөрөө хийж өгдөг болвол энэ өөр хэрэг. Эсвэл зарим хүмүүс чинь гадаад байгаа хүмүүс нөгөө ажлын цаг зав байхгүй болохоор Монголд байгаа хүний нөгөө хоол ашигладаг тий. Одоо жишээл өгүүлэг янз бүрийн юмнууд уншуулад тэгээд өөрийнхөө YouTube сувг дээр тэрийг тавиад дараа нь мөнгө хуваадаг ч гэдэг юм. Ийм тохиолдолд бол болно. Тэгээ тэрнээс биш яг та өөрөө би энэ YouTube сувгаа өөр ажиллуулж байгаа. Би өөрөө мөнгө авах гэж байгаагүй бол заавчгүй өөрийнхөө нэр авгаар нээхээс аргагүй. За энэ бол 3 дахь түгээмэл алдаа. Тийм ерөөсөө байхгүй. Ягаад гэвэл би төрүүчийн бичлэгэн дээр AdSense Монголынх бол Монголынх, Америкийнх бол Америкийнх, Корегийнх бол Корегийнх, Японых бол Японых. Тэрнээс биш Монголд ажиллаж байгаа хүн Коред байгаа хүний авг нэрээр адресаар хаягаар юугаа пин код даавна гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. За энэ 3 дахь түгээмэл аюу тий. За 4-т нь одоо нөгөө нэг дарааллаа ерөөсөө мэдтгүү тий. Одоо жишээлбэл нөгөө би ч ерөөсөө YouTube сувгтаа болно. Дараа нь нөгөө 1000 дагагч 4000 цагийн үзэлтэй цуглуулна. Тэрний дараа $10 тэнцэх мөнгө олно. Монетизацийн хийснийхаа дараа тэр нөгөө болцыг биелүүлсний дараа би дахиад $10 тэнцэх бичлэг хийн. Тэрний дараа л зөвхөн яах нь AdSense-ийг нээж эхлэх нь шүү дээ. Тэгэхээр чин энэ дарааллыг алдагдуулснаас болоод тий ингээд энэ дэр чин айгүйх тийм асуудал гараад байна. За 4 дахь түгээмэл алдаа нь бол миний төрүүчийн зохис дурдаад өнгөрцөн нөгөө мэйл хаяг зөрчдөг. Тий мэйл хаяг зөр. Сая би нэг хүний юу хийх гэсэн чи мэйл хаяг зөрчгөр ерөөсө болохгүй л. Тэгэхээр анханасаа л өөрийнхөө YouTube-ийн мэйл хаягаар л дараагийнхаа AdSense-ийг нэ. За сая энэ яагаад нэг хүнийх дээр энэ алдаа гарч ирсэн гэвэл энд нөгөө нэг одоо нөгөө би хэлсэн шүү дээ тий юугаа яачлаа AdSense-ийг нийчлээ дараа нь нөгөө $10 болчлоо. Тэгээд дараа нь хідүүлээ нөгөө татварынхаа нөгөө юг бөглчлөө тий татварын юуны чин дараа бөглсний чин дараа юу ирнэ тий нөгөө пин код тий гэрийн хаяг баталгаажуулах юм ирнэ. Тэгээд дараа нь иргэний үнэмлэхээ явуулах юм гарч ирдэг. Иргэний үнэмлэхээ явуулах гарч ирэнгүүт энд одоо би танарт энэ харуулад. Энэ зарим хүнийх ингээ шууд өөрөө нээгдэд гараад ирдэг. Одоо жишээлбэл пин код ирсэн, татварынхаа юг бөглөсөн шууд энэ гэрийн юуны цахим үнэмлэхээ явуулна гэд гараад ирдэг. Зарим хүмүүсийг гарч ирдэггүй. Тэгэнгүүт энэ хуудсыг энэ Google AdSense Help гэдгийг яг энийг identification-тай энэ verification хийхдээ одоо би энийг цааш нь content гэж дараад бичиг баримтаа явуулах хэрэгтэй байхгүй юу? А гэтэл энд би нэг энэ ингээд хаяг өчөө тавьчлаа тийм үү? Тэгэхээр энд ингэж хэлсэн ба таны AdSense-д бүртгүүлсэн мэйл хаяг чинь мөн үү гэд гарч ирнэ. Энэ юу гэсэн үг вэ? Таны нөгөө YouTube сувгны чинь мэйл хаяг мөн үү гэж яг адилхан сонсогдож байгаа. Яагаад гэвэл миний Google аккаунт гэсэн. За тэгэнгүүт та чинь нөгөө Google аккаунтаа өөр нэртэй YouTube сувгч өөр мэйлтэй энэ AdSense-тэй өөр мэйлтэй болвол би ч одоо yes гэж худлаа ярьж болохгүй шүү дээ тийм. Тэгэнгүүт no гэд ингээд арчингууд цаашаа одоо хараараа та нар. Ингээ гараад ирнэ. Юу гэвэл хараа Google аккаунт AdSense хэрэгэлсэн Google аккаунтаар орно гэд гараад ирчихэж байгаа. За ингэнгүүтэл ингээд цаашаага нөгөө дараагийн асуудлууд гараад ирчихжээ. Яагаад өөр юугаар аккаунт AdSense байхад миний YouTube сувг юм бэ гэл ингээл нөгөө дараагийн алдаанууд гарч ирнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр миний сайн хэлэх гээд байгаа юм бол ерөөсөө YouTube сувгны чинь YouTube сувг одоо манайхан чинь Google аккаунт YouTube сувг гэдэг чинь одоо нэг л юмыг л би одоо хоёр яриад нь шүү дээ. Уг нь Google аккаунт л юм байна. Google аккаунт чинь аккаунтынхаа нэр имэйл хаягаар AdSense-тэй бүртгүүлсэн байх юм бол саяын энэ алдаа гарч ирэхгүй байх нь шүү дээ тийм. Yes гэл цаашаага явангууд чинь нөгөө юу бичиг баримтаа явуулах юу ч гараад ирдэг.
бичиг баримтаа явуулах юу чинь цонхчин гараад ирнэ. Тэгэл захин үнэмлэхээ зургийг авсан урдлаас нь хойдлуулсан гэд ингэж явуулчих байхгүй юу. Тэгэхээр энэ дээр ийм алдаа гарснаас болоод саяын эн чинь ингэж ийм болчдөг. Тэгээ би сайн ингэж орохоор чинь би нөгөө өөрийнхөө өөр мэйлээр орох гэхээр дахиад дараагийнх нь энэ биш байна гэд гарч ирээд. Тэгэхээр энэ дээр нэлээд сайн анхаарч байхгүй бол нэг ийм алдаа гарч ирнэ. За тэгэнгүүт одоо энд ингэж байгаа үстэй тэр хардаа таны нөгөө энэ аккаунт чинь устгагдлаа. Тэгээд та дахиад нөгөө AdSense эсвэл бүртгүүлнэ үү эсвэл одоо нөгөө төр орно уу гээл ингээл гараад ирнэ. Ингээл бүх асуудал болчихно. За ийм байгаа юм. За тэгэнгүүт энэ дараагийн төв өмлөнийх нь шүү дээ тий мэйлээ ингэж зөрүүлээ хийчихдэг. За дараагийн нэг юу болохтан зэрэг түгээмэл алдаа нь юу гэвэл гэрийнхаа хаягийг бичихтэй манай хаягыг алдаа гаргасан байна. Гэрийн хаяг бичихтэй. За ямар гэрийн хаяг бичихтэй алдаа гаргасан гэвэл одоо ч нөгөө нэг дандаа робот ч юм уу те хиймэл оюухан гэл ингэ шалгадаг юмнууд нь тийм болчиход байгаа. Тэгтээ зэрэг та нар иргэнийхээ үнэмлэх дээр байгаа гэрийн хаяг одоо нөгөө пин код авах гэж байгаа гэрийн хаяг штэ тийм ээ. Тэгэхээр чин тэрийг e-Mongolia-аас харж агаад зарим хүмүүсийн нөгөө нэг захин үнэмлэх дээр чин гэрийн хаяг байдгүй юм. Нэгдүгээр. Хоёрдугаарт манайхан чинь нөгөө нэг e-Mongolia дээр байгаа гэрийн хаяг чинь англиар орчуулахтаа зэрэг бас мөн эсвэл одоо яадаг ч юм дээ. Би нэг хүний юмыг анзалж байсан чинь өөрийнх нь бичсэн гэрийн захин үнэмлэх дээрээс гэрийн хаяг нь e-Mongolia дээр байгаа гэрийн хаягнаас зөрөөдсөн. Юун зөрөөдсөн гэвэл нэг таслал маслал цэг мэг гэнтрийн хайцсан ч юм уу те одоо яадаг чинь тэр иргэн үнэмлэх дээр анхлаа хүчтэй буруу ичээд сүүлд нь тэр захин үнэмлэх дээр орж ирэхдээ зөөр орж ирсэн ч юм уу те. Тэгэхээр та нар юу гэж ойлгож ийнү гэвэл одоо чинь тэр иргэн үнэмлэх дээр чинь гэрийн хаяг байхгүй болсон билээ шүү дээ. Тэгэхээр чинь одооны та нарын өнөөдрийн хувьд хэрэгжилж байгаа юм чи e-Mongolia байгаа тийм үү. Тэгэхээр e-Mongolia дээр байгаа дотроос гэрийн хаяг авч бичнэ. Бичгтээ яахаг гэвэл хаана цэг байна, хаана зураас байна, хаана тасал байна бүгдийг яг яв цав бичнэ нэгдүгээр. Хоёрдугаарт нь манайхаа ерөөсөө ингэж овг нэрээ бичгтээ жижигхэн үсгээр эхлээ бичсэн байгаа харагдах юм. Эсвэл овгоо ордолт нь ингэж ерөөсөө юу гэдэг нэг тийм нэг дураараа загнаад тий тэгэхээр дураараа загнаж ерөөсөө болохгүй. Яа гэвэл эдгээр чинь банктай холбоотой бидний мөнгө авах гэж байгаа юм учраас ерөөсөө яс миний e-Mongolia дээр байгаа гэрийн хаяг яг том үсгээр хэлсэн. Одоо жишээлбэл нөгөө хоёр салсан нэрний дундал дээр зураас өгдөг те зураас нь хаана вэ нү. Тэгээд нөгөө нэг манайх ч одоо нөгөө нэг дүүргнүүд чинь Улаанбаатар гэхээр ситигээд явдаг. Дүүргнүүд ситигээд нөгөө тэрэн дээр хүртэл одоо гадаадын орнууд чинь штат ч гэдэг юм уу те. Тэгээд дараа нь нийслэл гэдэг ингээд айгүй олон юмнууд байдаг. Манайх ч болохтан зэрэг эсвэл аймаг Улаанбаатар аймаг тэгээд нөгөө эсвэл одоо Баян зүрх дүүрэг Улаанбаатар гэдэг тэр мөрийн бүрээс яв цав бичнэ. За тэрний дараа нь нэг алдаа гаргасан юмнууд юу вэ нэгвэл zip code тэгээ Монголын нөгөө хэрвээ та Баян зүрх гэж хаягаа бичсэн бол Баян зүрхийнхаа zip code-ыг л бичнэ. Улаанбаатар гэж бичихгүй Улаанбаатарын Баян зүрх дүүргийн zip code тэгээ шуудангийн код гэсэн. Тэрийг бичнэ гэсэн. Тэр за энэ дээр бас айгүй их алдаа гаргасан байл. Ерөөсөө тэгээд нөгөө хаягаа буруучсан. За дараагийнх нь нэг юм нь захин үнэмлэх дээр байгаа гэрийн хаяг чинь одоо нөгөө жишээлбэл хөдөө амьдарч байгаад Улаанбаатарт ирсэн тийм хүмүүс түүр амьдарч байгаа. Тэгсэн мөртлөө гэрийн чин хаягаа бичгээрээ хөдөөнийхөө гэрийн хаягийг бичих юм бол хөдөө байгаа шууданд чинь таны пин код ирнэ. Тэрнээс одоо түр амьдарч байгаа гэрийн хаягэнд чи ирэхгүй. Тэгээ тийм учраас хэрвээ иргэний өмнөхний ардтал дээр гэрийн хаяг нь байгаа хүмүүс болвол яг тэрнтэйгээ адилхан гэрийн хаяг биччихээж тэр шуудан дээрээсээ пин код авах нь. Тэгээд зарим хүмүүс нөгөө шилжил төлөвлөгөө хийсний дараа гэрийн хаягаа солиогүй байд юм бил. Зарим хүнийх болохоор иргэний өмнөх дээр чи ерөөсөө гэрийн хаяг байдаг юм бэ. Тийм тохиолдолд бол яг та өөрийнхөө тэр оршин сууж байгаа газар хаанаас би пин код очиж авах вэ гэдэг тэр шуудангийнхаа хаягийг
гэрийнхаа хаягийг бичнэ гэсэн үг. Одоо та хэрэг удаан хугацаагаар байр хөсөлж байгаа бол тэр байр хөсөлж байгаа гэрийн хаягаа бичээд тэрнийхээ ойролцоох ямар шуудан дээрс гэдгийг те пин код аавна гэсэн үг. Хөдөө амьдарч байгаа бол хөдөөнийхөө гэрийн хаягийг бичнэ гэсэн үг. За энэ бол нэг дараагийн одоо алдаа байна. Тэ гэрийн хаягаа ерөөсөө ингээд хариуцлагагүй бичсэн. Нэр овгоо хариуцлагагүй бичсэн. Zip код за яах вэ гэд тэрийг л ингээд нөгөө хайхаасаа залхуураад за энийг л биччихье гэдэг юм. Тэгэнгүүт таны zip код ягаад гэвэл нөгөө мэп дээр үзэгдсэн зэрэг чинь код zip код чинь таны дээр баян зүрхтэй зөрөөд ийн гэсэн үг шүү дээ тийм үү. За энэ болохтон зэрэг. За дараагийн нэг түгээмэл алдаа сая чинь би юу гэж бодлоо. За би бодоод мартчихлаа. Тийм. Тэр нөгөө нэг татварын нөгөө хуудас бүгэлж байх үед нэг юм гарч илээ. Дээр үеийн хүмүүст нөгөө нэг манай регистрийн дугаар чин урталтаа үсгтээ ардаа тоотой байсан юм байна тийм үү? Одоо орчин үеийнхтэр болохоор тэр нэг уртлын үсэг байхгүй дан тоо гэдэг болцсон байна. Энэ бол залуу хүүхдүүдэд хамааралтай тийм. Тэгвэл ерөөсөө тэр нөгөө нэг регистрийн дугаар бичдэг. Одоо нөгөө нэгсэндээ бидний бүртгэлийн дугаар гэсэн үг тийм үү? Бүртгэлийнхаа дугаарыг одооны хүүхдүүд бол тэр урдаа үсэг мүсэг байхгүйгээр тэр хэдэн оронтой тоо байгаа харагдав да. 8 байна уу 9 байна уу тий? 8 жил өсөл би мартцсан байна. Тийм оронтой тоогоо бичнэ. Тэрнээс биш нөгөө урдаан үсгтэйгээ бичихгүй. Тэрэн дээр бас анхаараарай. Зүгээр зарим хүмүүсийг ингээд үсгийг бичихээр ар нь тоон зөрөөд ийн гэдлээ. Зүгээр хэрэг үсэг бичиж болохгүй зөвхөн арийнхаа тоог бичээд үздэг юм уу? Эсвэл та нар нөгөө одоо та нар тэр бүртгэлийн дугаар чи өөрчлөгдсөн бол шинэ бүртгэлийнхаа дугаарыг бичээрэй гэж хэлмээр байна. За тэгээд татварын бүртгэлийг заавал бүртгүүлнэ. Татварын бүртгэлийг бүртгэхгүй бол дараагийн нөгөө юунууд дараагийн пин код бичих тий нөгөө нэг захин үнэмлэхээ явуулах эднэр чинь захин үнэмлэхээ явуулах нөгөө энэ саяын нөгөө хуудас чинь гарч ирдэггүй. Тэгэхээр ерөөсөө бидний хамгийн түрүүнд хийх юм чинь татварын бүртгэл байх нь шүү дээ. Яагаад гэвэл тэд нар чи яг нөгөө татварын бүртгэлээр бид нарыг яах нь шалгадаг гэсэн үг. Тэгээ тэрнээс шиний чамаагүй би хэрвээ бүртгэлийн дугаар байхгүй хэний чамаагүй энэ үнэмлэхийг явуулсан байхыг байна гэж боддог ч юм уу яадаг ч юм мэдэхгүй. Гэхдээ энэ AdSense-ийн хамгийн чухал юм нь тэр татварын бүртгэл. Тэгэхээр татварын бүртгэлийн тухай миний бичлэг байгаа тэрийг үзээр тэрийг хийн. Тэгэхээр заавал татварынхаа бүртгэлийг зөв бүглэнэ. Тэр татварын бүглэр юун дээр аягүй сайн уншина. Яагаад гэвэл та Америкт ямар нэгэн одоо юу ажил эрхэлж ийсэн үү гэдэг дээр yes гэж тавьж болохгүй нөө гэж те бид нар тэнд ажиллаж байгаагүй. За тэгээд нөгөө нэг олон улсын татварын юунд манайх чинь нэгдэг байд юм билий тэгээд олон улсын татварын тэр нөгөө хоёр дахь татварын юу ч үлээ тэгээд тэрэнд нэгдэг байд юм билий. Тийм болохоор бид нар нэгдээгүй гэдгээ үннээр нь л хүчинэ. Яагаад гэвэл бид нар нэгдээгүй учраас Монголд байгаа хүмүүс 30% татвар өгдөг. Хэрвээ нэгдсэн бол бид нар 10% татвар өгөх ёстой. Тэгээд 10% татварыг харчаад энэ дээр нь тавьчих гэж ингэж болохгүй. Яг л үнэнгээс нь бичиж. Ерөөсө бүх юм яг үнэнгээс нь бичнэ. За энэ дараагийн нэг AdSense дээр гарч ирж байгаа алдаа. За тэгээд дараа нь энэ дээр хэрвээ пин код чи ирээд энэ address verification одоо энэ дээр пин код чи ирээд address verification чи ногоон болцсон хүртлээр дээд талынх нь ногоон болоогүй байвал би нөгөө захин үнэмлэхээ явуулах нь шүү дээ тий. Тэгэхээр чин захин үнэмлэхээ явуулаарай. За ингээд хамгийн сүүлд нь энэ бичлэгийн хамгийн сүүлд нь ер нь бол AdSense чинь ямар нэгэн байдлаар ерөөсө засагдахад аюу хэцүү байвал шууд хаагаал тэгээ одоо жишээлбэл хүүхэд байхдаа том хүний нэрээр бүртгүүлчихэд тэгээд одоо болохгүй байвал AdSense чи хэрэв мөнгө орж ирээгүй. За ядаж нэг 10-20 доллар ороод ирсэн байсан ч гэлээ гэсэн зүгээр яшиг зүгээр хаяад тий шууд хаагаад AdSense бүр эхнээс нь хаагаад бүр эхнээс нь зөв бүртгүүлээд явах юм бол ийм асуудал гарахгүй. Тий одоо жишээлбэл за нэг $20 байгаад идэг тий $30 байгаад идэг ч гэдэм үү. Тэгээд тэгсэн мөртлөө алдаа засагдахгүй бол чи улам л мөнгө алдаад байна гэсэн үг шүү дээ бид нар чинь. Тийм болохоор зөвхөн бага мөнгөтэй байгаа дээр нь хурдхан шиг AdSense бүр хаагаад эхнээс нь бүр ингээд шинээр нь зөвөр нь ингээд нэгэд явсан хамаагүй дээр. AdSense хаасны дараа нэг хитэн цаг болж илээ нэг зарим нэг хүнийх болохоор 24 цаг болол гэсэн нэг минийх бол ерөөсө хаагаад шууд би дараагийнхаа шинээр нээсэн.
цоо шинээр нийсэн. Тэгэхээр нэг тийм юмнууд. За сүүлийнх нь банкны карт. Банкны карт чинь бас нөгөө нэр ав бүгд нийлж явах хэрэгтэй. Тэгээ тэр банкны картн дээр бас нэг жоохон асуудал байна лээ. Минийх бас сайн шийдэгдээгүй байгаад байгаа. Би тэр банкны картыг дараагийн цоврал дээр нь хэлээд өгье. За ингээд өнөөдрийн миний хэлж өгсөн юмнууд дуслаа. Тэгээ би дараагийн хэсэг дээр нь дахиад өөр ийм юмнуудыг тэгээ дараа нь би бүр ингээд юу яаж харуулж өгье тий. Тэгэхгүй бол одоо миний энэ бичлэгийг сонссон хүмүүс бол би яг энд нь алдаа хийсэн байна гэдгийг л мэдэж авах хэрэгтэй. Тэрнээс биш AdSense бүр YouTube сувгаан холбох тийм хэцүү биш. Тэгээл бүр амар мөнгө төгрөг төлөөл ингээд юу яагаад ах юм бол биш. Ганцхан та нар нөгөө ийм нарийн юмнууд, ийм юмнууд тэр ингээд алдаа гаргацсан учраас эн чинь болохгүй байгаа юм. Тэрнээс биш амар хэцүү гэдэг ойлголт байж болохгүй. Манайхын толгойд тэр AdSense чи амар хэцүү юм билээ гэдэг юм ороод ирсэн. Тэгээд ерөөсөө ингээд учрыг нь олж засна гэж бодохгүй. Хэцүү гэд хайцсан юмнууд зөндөө байна л. Тэгээ би энэний дараа бас дараагийн хэсэг дээр хэлээд өг. За бүгдэнд нь амжилт.